Erkimlerden gelen ayıptır kabırsan, şimdi İstanbul'un gösterdiği var, bekçisi, sorumluluğu da yüzler, orada yukarı. Tangır bir dosta, Turunçin döndürüp, fırından soğutur. Bakın. Генерал офицер айлчид оюутан зэргүүдээ хэнд эцэг эхчүүд гарч ирэхдээ таагийн төлөөлөл эцэргийн тангараг үнэлгэлтэй туслалд орцож байна. Цэргийн тангараг өргөх нь эх орноо батлан хамгаалах үндсэн хууль заасан иргэнийхээ журам түүхийг биелүүлэхээр эх орноо тангараглаж байгаа хүн хүндэтгэл юм аа. Энэ цаг мөчөөс та бүхэн өргөсөн тангарагтаа унж байж эх орон дуудсан цаг бэлэн байх үүрэг хүлээж түүнийг хүмсэрлэн ойлгож байгаа гэдэг хэлтэй байна. Хамгаалалтын сайдын хувьд та бүхний танхимын бэлтгэл буюу цэргийн ерөнхий бэлтгэл сургалтаа Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг сургуулиудаар орж бичлэн танилцж явхад нэм гаригуудад оюутнууд танхимын сургалтанд хамрагдаж байсан. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр та бүхэнтэй дахин оюутан цэрэг хөтөлбөрийн цэргийн мэргэжил бэлтгэл хичээлийн дээрийн сургалтад танилцаад та нар ихэхэн өөрчлөгдөж өдөрж ирэх цэргүүд болон салаагаараа сонс эргэж ал гаргах нар сараар зөв чигээ тодорхойлох цаг хугацааг тодорхойлох зэрэг эрдэмүүдэд суралцж байгаагаа бид танилцуулж байсан билээ. Өнөөдөр цэргийн тангараг өргөж эх орны хүү эрх цэрэг болсон оюутан цэргүүдэд баяр хүргэж сургалтын өндөр амжилт сайн сайхан бүхнийг өсөн өрөөж оюутан дайрчдын цэргийн тангараг өргөх ёслын ажиллагаанд зориулсан цуглааны ажиллагаа нээснийг мэдгдэе. Монгол цэргийн сүлд хэмээр үеийн үед мандан батарч байх болтугай. Эрхэм үндэд Монгол Улсын ерөнхийлөгч хэсэг түвшний ерөнхий командлагчаа. Эрхэм үндэд нөхдөө. Өнөөдөр цэргийн тангараг өргөсөн оюутан цэргүүдэд төлөөлөн та бүхний амрыг ирж оюутан цэрэг хөтөлбөрөө амжилттай дуусгаад эрд цэргийн тангараг өргөсөн эх орны хүү Сэдэн малын зол баяр бий мэдчилж байна. 4 сарын өмнө оюутан цэрэг хөтөлбөрийн цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл эхэлж байсан бол өнөөдөр мянган аав ээжийн хүү, мянган эх орны хүү боллоо. Цэргийн хооронд очисон эхний өдрөө захны даваа хадах гэж хурууныхаа өндгийг зүүгээр шивж байсан бол өнөөдөр хувцсныхаа ханзархайг өөрсдөө ойдог болсон. Гутлын жиргээ ороод чадахгүй 3 км хөлөө олгуулж исэн бол өнөөдөр 10 км-д ч тоохгүй болсон.
Энэ бол бидний сурсан зүйлсийн хамгийн ихний, хамгийн энгийн жишээ. Хугацаа цэрэг албаагчдын бүтэн жил сурдаг цэргийн иргэний мэдлэгийг 4 сард багтаан сурахын тулд маш шахуу хойртгаар хичээллэж өөрсдийн боломж олцоог бүрэн дайжлан суралцсан. Үүгээрээ ч бахархаж байна. Хүний ёсоор хандаж цэргийн ёсоор ажиллана гэсэн алтан зарчимтай офицер ахлагч нарын маань хичээл зүтгэлийн үр дүнд бид эрд цэрэг, эх орны хүү боллоо. Оюутан цэрэг хөтөлбөрийн сургалт үнэхээр ачаалттай, хүнд байсан ч сонирхолтой, сургамжтай байлаа. Бид салааны болон тасгийн гинжид тарах, улмаар давших, хориглох, тулгарх тулдаанд байрлалаа зөв эзлэх, команд төхөөг дамжуулах гэх мэт байлдаанд байлдагчийн үүргийг гүйцэтгэж сурлаа. Мөн цэргийн үндсэн баг мэрэгжил болох буудагч мэрэгжил эзэмссэн. Бууг зөвхөн киноноос харж компьютер дээр буудаж байсан оюутнууд одоо буудлагын бүх төрлийн зэвсгэлээр мэрэгэн гал явуулж, байлдааны гранатуудыг ашиглаж, буудлагын үед гарсан гацаа гэмтлийг арилгаж, хагас задаргаа угсаргааг хийж сурсан. Түүнчлэн бидний бие бэлдарч, боргшиж, чирэгжлээ. Эхний гүйл дээр нэг толгодын орой дээр гарах гэж нэг цаг болж, зарим нь бүр замынхаа хагасаас босож байсан бол өнөөдөр нэг байтугай нэлээд хэдэн толгодын орой дээгүүр салаагаараа мөр зэрэгцэн гүдэг болсон. Анх зэрэгт ирээд 10 сүнэж чадахгүй байсан байлдагч 60, 70 сүнэдэг болсон. Ихэнх нь соон сэргдэг болсон. Манай ротын 110 кг жинтэй байлдагч 80 кг болсон. Ийм байдлаар олон ч байлдагч илүүдэл жингээсээ салсан, тамхинаас гарсан, үг даад сурсан гээд оюутан цэрэг хөтөлбөрийн үр дүнг тоочвол дуусшгүй болоо. Хамгийн сүүлд бид 15 км-ийн хоногийн ээрийн сургууль явсан. Шүнжин марш үлдэж, давшилтанд орж, хордсон газар орныг туулж, дайсныг хайчин галаар устгах гэдэг бидний үе тэнгийнхний хувьд зүүдлээчгүй, төсөөлөөчгүй зүйл боловч бидний хувьд тулгарсан, туулаад гарсан бодит зүйл юм аа. Цангасан нэгэндээ цайнасаа өгч, бүдэрсэн нэгнийг бүснээс нь татаж босгох нөхөрлөлийг ч бид үтээсэн. Өмссөн тангараг, өмссөн хувцас ижил өнгөтэй, өргөссөн тангараг ижил үгтэй, эд их орон төгшүүр зарлахад эргээд жигсах дайчин нөхдөө тангарагын баярын мэнд хүргэе. Төгсгөлд нь хэлэхэд 2015 онд 20 мянга орчим оюутан 1-р курс төгссөнөөс 1000 оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж их зүйлийг сурч их цаг хугацааг хэмнэсэн. Залуу хүний хувьд цаг хугацаа гэдэг алтнаас ч үнэтэй. Тиймээс цаашид оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсны тоог нэмэгдүүлэх, хөдөөгийн ихтэй сургуулиудын оюутан залуусыг хамруулах, материаллык баазыг бэхжүүлэх, хууль зүйн үндэслэлийг боловсруулах зэрэгт анхаарахыг эрхэм ерөнхийлөгч болон Батлан хамгаалах яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, зэвсэг түвшний жанжин став, Батлан хамгаалах их сургуулийн удирдлагуудаас хүсье. Оюутан цэрэг хөтөлбөрийг амжилттай санаажин хэрэгжүүлэгч Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Элбэг Дорж болон Батлан хамгаалах яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, зэвсэг түвшний жанжин став, Батлан хамгаалах их сургууль, Монголын оюутны холбоонд цэргийн тангараг өргөсөн дайчин нөхдөө төлөөж чин сэтгэлээсээ их баярлалаа гэж дахин хэлье. Эх орон дуудсан цагт эх орны хүү эрд цэрэг бид хизээд бэлэн Монгол улсын төлөө зүтгэе. Эрхэм генерал офицер ахлагч нараа, хүндэт дайчид оюутан цэргүүдээ, эрхэм хүндэт ард иргэдээ, Монгол улсын Батлан хамгаалахын шин нөөц хүчин, цэргийн албаны шин хэлбэр, оюутан цэргийн 2 дугаар ээлж тангарага өргөлөө. Эрд цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд эх орон бүтнээрээ шингэдэг учиртаа. Ийхүү оюутан гэсэн хариуцлагатай нэрэн дээрээ цэрэг хэмээх багтам алдар чанд хатуу хариуцлагыг нэмж Монгол оюутан, Монгол цэргийн шин өнгө төрхийг бүрдүүлж буй та бүхэндээ тангарагын баярын мэнд хүргье. Цэргийн тангараг бол эр хүний хамгийн чанд мөрдөх хариуцлага юм.
оюутан цэрэг та нар цэргийн тангарагтай хамт оюутны хариуцлагын тангараг давхар өргөж буй гэж бодох ёстой. Монгол цэргийн нэрийг өргөж оюутны үлдсэн жилүүдэд хичээх шаардлагатай. Цэргийн тангараг өргөсөн оюутан хүний үүрэг хариуцлага, хандлага, төлөвшил, хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үлгэрлэж алхам тутамдаа хичээн санаж яваарай. Оюутан цэргийн жагсаал, тангараг өргөх ёслол, Монгол цэргийн жавхааг бадрааж золбоо хиймэрийг өргөж байгааг харахад Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд сэтгэл нэн таатай байна. Эндээс хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штаб, боловсрол соёл шинжилх ухааны яам, оюутны байгууллагууд, холбогдох хүмүүсийн ажлыг дүгнэж болохоор байна. Та бүхэнд баяр хүргье. Энэхүү хөтөлбөр оюутан залуус суралцах хугацаанд цэргийн эрчимдсэн бэлтгэл хамрагдаж, эрүүл чирэг бие бэлдэр, сэтгэл зүйн болон эх орноо батлан хамгаалах цэргийн бэлтгэл олгож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн албанд ажиллах боломжийг нээж байна. Цэргийн алба та нарт бодсноос ч илүү боломжийг нээж, зөв төлөвшлийг олгож, хамгийн чухал үзлийг төлөвшүүлсэнийг эцэг эх, гэр бүл, багш нар, сургуулийнхан чинь гэрчлэх үзье. Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн анхдагчид болж 418 оюутан цэрэг тангараг өргөж байсан бол өнөө жил алдарт 1000 цэргийн карантин болж цэргийн мэрэгжлийн бэлтгэлд 2 сар гарлаа. Хөдөө орон нутгийн оюутнуудыг анх удаа хамруулсан сайн туршлага нэмэгдлээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн хүү жилээс жилд өргөжөж улам бүр чамбаарах болно. Бүх нийтийн цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичигт оюутан цэрэг хөтөлбөртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр баримт бичгүүд батлагдсанаар тус хөтөлбөрийн хүрээнд олон асуудал шийдэгдэх болно. Их эзэн Чингис хааныхаа талбай дээр эх орон ард түмнийхээ өмнө баталсан Монгол улсын цэргийн тангарагтай нийт оюутан залуучууд та бүхний цаашдын эх орноо батлан хамгаалах сурч хөдөлмөрлөх үйл хэрэгт их амжилтыг хүсье өрөөё. Эр цэргийн жээжин дэх мэт эх оронч үзэл сайн үйлс дэлгэрэх болтугай. Та бүхэнд баярлалаа. Урай дайчдаа.
За хаанаас ирсэн? За танаа ямар хүн байгаа юм? Хүү байгаа юм. Айгу уцсан уу? За өөр сэтгэлдээ ярих болсон хүү вэ? За сайн нэг юм. За сайн бацхан уу? Оюутан зэрэг манай хүүхдээ амрагцаа. Үдээ ажихын дээр сургуулаас явсан юм аа. За. Тэгээд одоо энэ сая энэ хоёр дахь ээлжинд багтаад яваад зэрэг апаа ангилтаа хаагаад ирсэн байна. Тэгэхээр эцэгчүүд бид нар бол одоо үеийг баяртай. Эцэг хангалттай сайхан болжээ. Манай хүүхд их сайхан болсон байлээ. Тийм үү? Тий анх зэрэг явсан нэг уцгар цагаан хүүхдээс одоо сайхан бор болоо шүү дээ. сайхан залуу болсон байлээ. Манайхаас явсан. Тийм үү? Ямар болсон бэ? Мөндөд сайхан болсон. Тэгээд таны одоо энэ санаачсан үзмөр үнэхээр Монголын ард түмэнд таалагдж байгаа. Үнэхээр яваадаас хүн бүхэн одоо ер нь тэгээд хүмүүсийг бас яриа байна гэдэг газар сүүлийн 3 жил бол Монгол улсад шүрэг үйлдвэрийн дамаар орж ийн. Өөрөөс мэдээж ирсэн. Сайхан сэтгэл авч байна. Тэгээ одоо цаашдаа хуулиндаа оруулаад төдий орон нутгийн их сургуулиудыг оюутнуудыг хамруулад ер нь болж өгөөд бүх оюутан хамрагдчихвол зүгээр байгаа шүү дээ. Тийм шүү. Ийм сургалтанд хамрагдаад ингээ явчих юм бол наад захын төлөвшөл хүний үг даад сурна, хүнтэй одоо харьцаж сурна. За тэгээд их орон хамгаална, эр зэрэг болно гэдэг чинь маш том хариуцлага шүү дээ. Тэгээд хангараг өргөн наад заханд өөрийгөө амьдралд аваад явчихна. Тэ одоо би яг л энэ сэргүүчийг тангараг өргөж ийсэн. Яг л тэр үе бодогдож байгаа. Бид нар ч гэсэн хамт одоо бүгдээрээ сэргээ алуу хааж ийсэн улсууд. Тэгэхээр энэ одоо хөтөлбөрийг цаашдаа улам өргөжүүлж, улам төгөлдөр болгоно. Тэгээ улам баяжуулах шаардлагатай. Одоо ингээд сэргийн хувцастайгаа ингээд та нар дээр очино. Сэргийн хувцсыг сайхан хадгалаад, гутал хувцас малгайг сайхан хадгалаад, шаардлага гарсан үе сэрэг хувцас өмсөд гараад ирдэг. Шаардлага гараагүй өвгөн болтлоо тэгээ дурсгал болж үлдэн шүү дээ, тийм ээ. Энэ бол миний өмсөжсэн цэрэг хувцас, энэ бол миний гутал гээд үр хүүхдэд нь үлддэг. Ийм л зүйл байгаа. Тэгээ цаашаа бид нар өргөжүүлнэ. За их баярлалаа. Та бүхэн дэмжиж оролцсон. За их баярлалаа. За сайн байна уу? За сайн байна уу? Их сайхан баярлалаа. Таны сайхан хөтөлбөр юм гэсэн миний хоёр ач одоо энэ зэргийн албан сая ингээд талхтаад За. тэгэхээр та хаачна. Их баярлалаа. Хожим Одоо хэлж байгаа шүү дээ энэ чинь тангараг байна. Дахиад 2 сар бид нар хил дээр байлгад юм уу гэж байгаа. Хил дээр шиг хилээ манах хэрэгтэй шүү дээ. За дахиад 2 сар татагдана. Ингээд 6 сарын бол 3 жил. Би бол бас 3 жилийн зэрэг шүү дээ. За их баярлалаа. За сайн байна уу?